За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. 8 дугаар ангийн нийгэм судлал хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлийн сэдэв маань хүний эрхийн талаар төрийн хүлээх үүргийн талаар бүгдээрээ үзэж судлах болно. За та бүхэн дараах асуултын дагуу дор бүрнээ эргэцүүлээд өөрсдийнхөө үзэл бодлоор хариулах. Эхний асуулт: эрх эдлэгч, үүрэг хүлээгч гэж хэмбэ? За та нар аль нь вэ? Эрх эдлэгч, үүрэг хүлээгч хэмээн ялган үзэх нь ямар ач холбогдолтой байдаг вэ? За зөвхөн эрхээ эдлээд үүрэг хүлээхгүй байх боломжтой юу? Яагаад төр үүрэг хүлээгч болдог вэ? За эдгээр асуултын хүрээнд та бүхэн дор бүрнээ хариулт олохыг хичээгээрэй. За хичээлийн агуулга руу гаръя. Иргэн төр хоёр бол улс орон хэмээх нэгэн цогц зүйлийг бүрдүүлэгч болдог бөгөөд өөр хоорондоо эрхтгш харилцаатай байна. За хүний эрх нь иргэн төр хоёрын хоорондын эрхтгш харилцааны хэм хэмжээг илэрхийлж байдаг ойлголт. За тэгэхээр төр болон иргэний хоорондын харилцаанд эрх үүрэг гэдэг зүйл байнга яригдана гэсэн үг. За өөрөөр хэлэх юм бол төр нь иргэнийхээ өмнө, иргэн нь төрийн өмнө одоо хуулийн хариуцлага хүлээж эрх эдэлж үүрэг хүлээдэг байна. За тэгэхээр иргэн төр гэдэг энэхүү хоёр ойлголтын дээр эрх болон үүрэг гэдэг зүйл зайлшгүй яригддаг асуудлууд байна. За тэгэхээр эрх болон үүргийн нэгдлийг хослуулах нь шударга ёсны зарчим гэж ойлгоно. За хүний эрхийн талаарх олон улсын гэрээ, конвенц болон үндэсний хууль тогтоомжинд тусгалаа олж баталгаажсан хүний эрхийн зарчмуудтай холбогдуулан эрх эдлэгч, за мөн үүрэг хүлээгч гэдэг ойлголтууд гарч ирдэг. За тэгвэл энэхүү эрх эдлэгч, үүрэг хүлээгч аль аль нь өөрсдийн үүрэг хариуцлагыг одоо нэмэгдүүлснээр тухайн нийгэм улам цаашаа хөгждөг байна. За тэгэхээр үүн дээр хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх болон хүний эрхийг зөрчгөөс хамгаалах, татгалзах зэрэг бүхий л үүрэг хариуцлагуудыг энэхүү ойлголтын хүрээнд багтаан ойлгоно. За эрх эдлэгч хүн гэж байна. За энэ дээр нь болохоор хүний эрх нь одоо хүн бүрт төрж мэдлэгт нь хамт заяадаг төрлөх чанар учраас хүн бүр эрх эдлэгч болдог. Гэхдээ хүн бүр бусдын эрхийг хүндэтгэх үүрэг хүлээдэг байна. За дараагийн ойлголт үүрэг хүлээгч төр. За төр нь хүн эрхээ эдлэх боломжийг нь бүрдүүлэх, за бусдын эрх чөлөөг зөрчих явдалтай тэмцэх, хүний эрх зөрчигчдөд хариуцлага оногдуулах эрх хэмжээтэй учраас төр нь үүрэг хүлээгч болдог байна. За тэгэхээр хүний эрхийн олон улсын тогтолцоо, гэрээ, конвенц нь засгийн газар ард түмнийхөө төлөө одоо юу хийх тухай үндсэн чиглэлийг нь тодорхойлж өгдөг. За Монгол улсын үндсэн хуулийн зааснараа төр нь хүний эрхийн талаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийн тулд тодорхой байгууллага болон тогтолцоог бүрдүүлэн ажилладаг. За үүнийг хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо гэж нэрлэдэг. За тэгвэл хүний эрхийн үндэсний тогтолцоонд хамаарах байгууллагууд маань юу байх вэ гэхээр төрийн байгууллагууд байдаг. За энэ дотроо төрийн болон нутгийн захиргааны байгууллагууд. За мөн хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллагууд, мөн иргэний нийгмийн байгууллагууд ордог байна. За ийм учраас засгийн газар, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд эдийн засаг, нийгэм, соёлын талаар бодлого боловсруулад
За төсөв хөрөнгө хуваарлах замаар одоо хүний эрхийг хамгаалах талаар цогц бодлого боловсруулж одоо ажилладаг байх нэ. За иргэд маань эрхээ эдлэх баталгааг бүрдүүлэхийн тулд орон нутгийн захиргааны байгууллагууд нь дараах төрлийн үүргүүдийг хүлээдэг байх нэ. Тэгэхээр ерөнхийдөө төр маань хүний эрхийн талаар хүлээх үүргүүд гэсэн. За 4 төрлийн үүрэг хүлээн: хүндэтгэх, хангах, хамгаалах, ахис дэвшил гаргах гэсэн үндсэн 4 төрлийн үүргийг төр маань иргэдийнхээ өмнө хүлээдэг байх нэ. Хүндэтгэх үүрэг гэдэг нь төр хүний эрхийг хүлээн зөвшөөрч хууль тогтоомжоор баталгаажуулдаг. За хангах үүрэг гэдэг нь төрийн зүгээс сургууль, эмнэлэг зэргийг байгуулах хэлбэрээр хүн бүрийн одоо эрхээ эдлэх боломж нөхцөлийг бүрдүүлдэг байх нь. Хамгаалах гэдэг нь бусад хүн байгууллагын зүгээс хүний эрхийг зөрчгөөс хамгаалах, хэрвээ зөрчсөн тохиолдолд сэргээн эдлүүлэх. За ахис дэвшил гарах үүрэг гэдэг нь хүний эрхийн талаарх ололт амжилтаа илүү баттгаж, за цаашдаа одоо ямагт ахис дэвшил гаргах чиглэлээр одоо бодлого боловсруулж үйл ажиллагаа явуулах. За ийм үндсэн одоо 4 төрлийн үүргийг төр маань иргэдийнхээ өмнө хүлээдэг байх нэ. За тэгвэл төрийн зүгээс иргэддээ дараах төрлийн үйлчлэгийг үзүүлдэг. За нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэнд, мэдээллийн эдгээр 4 хэлбэрээр төр маань иргэддээ үйлчлэгийг үзүүлдэг гэсэн үг. За эдгээр үйлчлэгийг үзүүлэхдээ сум дүүрэг баг хороогоороо дамжуулан хэрэгжүүлдэг. За тэгэхээр төрийн үйлчлэгээ гэдэг нь Монгол улсын үндсэн хууль, хүний эрхийн олон улсын баримт бичгээр баталгаажсан хүний эрх хэрэгчлөөг хангаж хамгаалах зорилготой цогц үйл ажиллагааг хэлдэг байна. За орон нутгийн захиргаа нь хүний эрхийг хангах, хамгаалах үүрэг хүлээдэг. Үүний тулд байгууллага бүр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, за холбогдох чиглэлийн дагуу иргэд байгууллагад үйлчлэгээ үзүүлж идэг байна. Төрөөчийн тохиолдлыг анхааралтай уншаад асуултын дагуу дор бүрнээ дэвтэр дээрээ хариулж бичээрэй. За тэгэхээр нийгэмд сургууль, эмнэлэг, цагдаа, шүүх, мэрэгжлийн хяналтын албад, яамт зэрэг олон тооны төрийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. За тэгвэл эдгээр байгууллага бүр хүний эрхийг хангаж хамгаалах, хүндэтгэх, ахис дэвшил гаргах эдгээр үүргүүдийг биелүүлэхээр ажилладаг байх нэ. За тухайлах юм бол иргэдийн сурч боловсрох, эрхийг хангахаар сургууль цэцэрлэгүүд ажилладаг. За эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийг хангахаар эмнэлгүүд. За тэгээд амнаас эд хөрөнгө аюулгүй байдлыг хангахаар цагдаагийн байгууллага, шүүхийн байгууллагууд, за мөн одоо хуулийн эдгээр байгууллагууд маань за хүний эрхийг одоо хамгаалах чиглэлээр за дор бүрний одоо хүлээсэн үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа авч хэрэгжүүлдэг байх нэ. За тэгэхээр төрийн байгууллага бүр өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хүний эрхийг хангах хамгаалах талаар бусад төрлийн байгууллагуудтай одоо өөрийнхөө үйл ажиллагааг харилцан уялдуулж ажилладаг. За хүний эрхийг хамгаалах төрийн механизм хангалттай ажиллаж чадахгүй бол ажиллахыг шаардаж, за мөн одоо хөндлөнгөөс нөлөөлөх үүргийг хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллагууд болоод иргэний нийгмийн байгууллагууд хүлээдэг байх нэ. За гэрийн даалгаварт та бүхэн өмнө судалсан тохиолдлын хүрээнд дараах 3 асуултын хүрээнд гэрийн даалгавраа гүйцэтгэж ирээрэй.
За ингээд анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.